Сайн байцгаана уу? Манай Dark and Bear podcast-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд дахиад нөгөө л нэг хэлдгээрээ хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол манай Dark and Bear гэд 7 хоног болгоны 4 өдөр болгон гарахыг хичээдэг үнэн болсон бодит явдлын талаар ярьдаг ийм channel байгаа. За тэгээд хэрэгээ ярьж эхлэхээс өмнө нэг зүйлийг хэлэхэд манай Dark and Bear channel thank you гэд button байдаг шүү. Тэгээд хэрвээ таалагдах юм бол лайк дараарай. Хэрвээ бүр таалагдах юм бол subscribe дараарай. За тэгээд бүр амар гоё гэж одоо таалагдаад дахиад өшөө илээ өгөхийг сонсохыг хүсэх юм бол манай thank you гэд button байгаа. Тэрэн лөө ороод үзээрэй. За тэгээд хэрэгээ ярьж эхлэе. Өнөөдрийн хэрэг бол catfish буюу хурамч профайл хэрэглэж хүн хуураад одоо цаашлаад нэгэн золгүй явдал болсон хэргийн талаар ярина. За ингээд хэрэгээ ярьж эхлэе. За Nathaniel Hugh Jr. нь 1993 онд төрсэн бөгөөд яг төрсэн сар нь бол тодорхойгүй. Nathaniel бол Чикагогийн ойролцоо яг нэг хотод төрж өссөн. Энэ хэрэг ч гэсэн яг Чикагод болсон. За тэгээд энэ Чикаго бол яг манай амьдардаг хотын ойролцоо хот. За Nathaniel-ийн бага насны талаар бол сайн мэдэхгүй байна. Ерөөсөө мэдээлэл байхгүйсэн. Гэхдээ сургууль төгссөнийхөө дараа хууль зөрчиж эхэлсэн. Хэд удаа шоронд орж гарсан. Нэг удаа 2016 онд хүч хэрэгэлсэн хэрэгээр дараа нь 2017 онд цогтуугаар машин мөрсөн хэрэгээр баривчлагдаж одоо машин жолоодох эрхээ асуулсан ч гэсэн цогтуугаар машинаа үргэлжлүүлэн барьсаар л байсан. За Nathaniel-ийн сонирхол буюу одоо маш их дурлсан нэг зүйлийн нэг бол янз бүрийн буу цуглуулах хоббитэй. За тэр буунуудынхаа зургийг аваад дандаа сошиал медиад тавьдаг. За тэгээ буунаасаа болоод ямар нэгэн хэрэгт бас ингэж холбогдсон. Тэгээд яг тэр нь ямар хэрэг юм бэ гэд хайсан чинь тэрнийхэн талаар ерөөсөө мэдээлэл байхгүй байсан. За тэрнээсээ болоод шүүхээр ороод Nathaniel-ийг гар буу болон ямар ч төрлийн галт зэвсэг эзэмших хэрэггүй болгосон шийдвэр гаргасан ч гэсэн Nathaniel бол тоохгүй хэрэгэлсээр л байсан. За яаж хэрэгэлсэн гэхээр өөрийнхөө security компани байгуулаад тэрэндээ зориулж янз бүрийн хутга, нулимс асгаруулагч, дуу намсгагч одоо юу гэдэг бүгднийг худалдан авч хэрэгэлж эхэлсэн. За мэдээж хууль бусаар одоо security компани ажиллуулж исэн. Тэгэл одоо энэ буунуудаа Facebook-оор зургийг авч тавиал өөрийгөө хамгаалтын хантай зэнтэр өмссөн зургууд одоо пост хийгээ тавиад ах чинь ерөөс одоо нэг цагтаа ч юм уу тий одоо хариуцаж авсан одоо нэг мөрдөн байцаагч гэх юм уу тэд нар нь бол ерөөсөө мдээгүй. За ингээд Nathaniel 20-од настай байхдаа Ирлинда Паламао буюу Линда гэж нууддаг нэг эмэгтэйтэй танилцаж цаашлаад энэ хоёр цуг амьдарч эхэлсэн. За Линда 1973 онд төрсэн. Энэ хоёр анх танилцахад бол Nathaniel дөнгөж 22 настай байсан бол Линда бол 42 настай байсан. За энэ хоёрын хооронд бүхэл бүтэн одоо 20 насны бол зөрүү байна. За Линда өмнө нь гэрэлж исэн. Тийм болохоор 5 хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгдээрээ том болсон. Бас тэр 5 хүүхэд нь 5 хүүхэдтэй. Тийм болохоор одоо Линда ингээд 5 хүүхэдтэй болон 5 ач зээтэй. Тэгээ зарим хүүхэд нь бүр Nathaniel-тэй чицүү гэж хэлж болно. За ингээд 5-6 жил цуг амьдарсны эцэст энэ хоёр бол сүү тавьдаг. За нэг гэрт Nathaniel, Линда, Линдагийн зарим хүүхдүүд бас ач зээ нартайгаа гэд маш олуулаа амьдардаг байсан. За ингээд маш удаан хугацаанд хамт амьдарсны дараа Линдагийн том охин болох 20 настай Кристина хэлэхдээ болохоор Nathaniel-тай хамт амьдрах бол маш аимшигтай, түгшүүртэй байдаг гэж хэлсэн. Яасан гэхээр Nathaniel ингээл амар ууртай юм л болгон ууралж хашгирч идэг. Тэгээ тэрнээс нь болоод гэрийн уур амьсгал нэг л сонирн болчдөг байсан. За тэгээ дандаа ийм байдалтай байсан. Бас зарим вебсайт дээр бичгтэй болохоор Линда хүртэл Nathaniel-тай хамт амьдрахаас ингээд амар айдаг байсан гэж бичсэн байлээ. За ингээд 2021 он болж энэ үед Линда, Nathaniel хоёр бол хамт амьдраад 6 жил болцсон. Nathaniel 28 настай байхад бол Линдаг хэд хэдэн эмэгтэйтэй хуурч эхэлсэн. За тэгээ би цаашдаа болохоор Линдаг нэг бол найз охин, нэг бол эхнэр, нэг бол сүт эмэгтэй нэгэд дуудаад явна. Ямар ч лээс энэ хоёр гэрлээгүй. Гэхдээ Nathaniel ч гэсэн өөрөө Линдаг
ярахтаа эхнэрээ гэж дууддаг билээ. За тэгээд айгүй олон эмэгтэйтэй бол хуурч эхэлсэн. За энэ хууралт нь өмнө болж исэн үү эсвэл зөвхөн 6 жилийн дараанаас эхэлсэн үү гэдэг нь бол тодорхойгүй. Гэхдээ л яг энэ үеэс хойш Натаниэл бүр хэд хэдэн эмэгтэйчүүдтэй Линдаг бол хуурч эхэлдэг. За Натаниэл өөрийгөө би өстой хинт ч мэддэхгүй яваад ийн гэж бодож байгаа байхгүй юу? Тэгсэн чинь Линда бол аль хэдийнэ мэдсэн, харин ч бүр өшөө авах төлөвлөгөөгөө ботцсон, боловсруулсан сууж исэн. За Линдагийн төлөвлөгөө бол өөрийн сүйт залуу Натаниэлийг catfish хийх төлөвлөгөө байсан. Гэхдээ зүгээр л нэг одоо catfish буюу хуурамч профайл үүсгээл те найз залуугаа хуурах бол биш, бүр хэд хэдэн профайл үүсгээд Линда Натаниэлийг айлгаж найз залуугийнхаа бүх үйл явдлыг нь хянах төлөвлөгөө байсан. За тэгээд Линда Instagram, Snapchat, Facebook, Twitter одоо л X болцсон энэ хідэн сошиалд бүр хэд хэдэн профайл нээснийхээ дараа Линда бол Google-с найз залуугаа хэрхэн өөрт нь мэддэхгүй байнгын хянаж хаа байгаа газрыг нь мэдэх вэ? Team app байдгүй, мессеж хэрхэн уншсан үгүйг нь мэдэх вэ? Бас Линда dark web гэж юу вэ? Dark webд аюулгүй хэрхэн нэвтрэх вэ гэж хайж агаад одоо Darknet-с Линда найз залуугаа тагнадаг нэг аппликейшнийг худалдаж авч утсандаа суулгасан. За тэгээд ийм олон юм хайгаад явж байгаа Линдагийн дотор одоо бүр галзуурхаж байгаа. Тэгээд ийм олон төлөвлөгөө боловсруулж байгаа гэдэг бол Натаниэл ерөөсөө мэдэхгүй байгаа. За Линдагийн эхний хуурамч профайл нь 40 гаруй настай болгар эмэгтэй зургийг ашиглаж хийсэн профайл байсан. За Линда Google-с зүгээр л 40 настай болгар эмэгтэй гэж хайгаад эхний таарсан зураг аваад хуурамч профайл нээсэн. За тэгэнгүүтээ Натаниэл руу сайн уу гэж анхны мессежээ бичиж catfish бол эхэлсэн. За Натаниэл мэдээж хөөхөмсөг гар болохоор шууд хурдан хариу өгөөд тэр хоёрын харилцаа маш хурдцтай урагшилж исэн. Тэгээд удалгүй шууд эхлээл сайн уу гэж эхлээл цаашаа сүултээ бибидээ флиртлж байгаа л тэгээд шууд уулзын унтын учрыг тэрэ тулцсан. За яг ингээл Натаниэл энэ болгар хүүхэндээ утгагүй уулзаал унтаж хөвтгэндээ гэл амар баярлцсан бодоод сууж исэн чинь сууж исэн ч гэжтэй зогсож исэн ч юм болоо те. Эсвэл гүйжсэн ч юм болоо те. За тэгээ бэжсэн чинь нөгөө болгар хүүхэн гинт миний нөхөр бол болгарын мафийн том гар байгаа. Чиний бүх үйлдэлийг хаа байгааг чинь байнгын хинж байгаа. Чи одоо аюулд орсон. Чи биний хэлсэн бүхнийг биелүүлэхгүй бол өхөн гэсэн маягтай мессеж бичиж явуулсан. За тэгсэн чинь Натаниэл бол мэдээж одоо юу болоод байна нэрээ яриад байгаа мөгүй элгүүдэгээд ихэндээ итгэхгүй байсан чинь Натаниэлийн яг одоо байгаа байршлыг нь явуулсан чинь нөгөөх нь одоо жоохон итгэж эхэлсэн. За энэний дараа Линда буюу одоо өөрийнх нь найз охин нь буюу одоо болгар эмэгтэй Натаниэлийг өөртөө итгүүлэхийн тулд Натаниэлийн утсанд ирсэн мессежийг нь өөрлөө явуулаад нэмээд бас дахин байгаа газрыг нь хэлж өгсөн чинь Натаниэл бол шууд итгээд одоо мафи өгсөн үүрэг даалгаврыг нь дагахыг зөвшөөрдөг. За Линда нөгөө эмэгтэй профайлаас гадна хэд хэдэн профайл нэмэж үүсгээд тэдэр нь хоорондоо харьцдаг хүртэл болгосон. За шинээр гарч ирсэн профайл нь Turtle буюу яст мэлхий гэдэг нэртэй тэрийг хөлсний алуурчин дүр өгсөн. За дараа нь өөр нэг эмэгтэй нэр нь Ignis гэдэг профайл нэгээд тэрүүгээрээ дахин Натаниэл руу бичсэн. За тэр Ignis-ийн нөхөр нь болохоор Mexican cartel бас мафигийн гишүүн гэж хэлсэн. За тэгээ дээрээс нь нэмээд Lisa, Claudia, Ped, Edgar, Skrilla, Fernando гэх мэт маш олон хүний нэрээр хуурамч профайлыг бол үүсгэсэн. За тэгээд энэ бүх дүрүүд нь бүгдээрээ хоорондоо холбоотой аимшигын мафиагийн хідэн гишүүдл одоо Натаниэлийг янз бүрийн даалгавар өгöd байгаа хгүй. За тэгээд энэ хоёр том мафиа нийлж агаад нэгэн том хэрэг дээр ажиллаж байгаа гэж Натаниэлд итгүүлсэн. За тэгээд Линда болохоор Dark Web-с маф ер нь яаж ажилдیں, ямар гишүүдтэй байдیں гэх мэтийг судалж агаад профайлуудаа нээсэн. За тэгээ бас Натаниэл руу мессеж бичихтэй болгар өгнүүдийг хүртэл оруулж бичсэн байгаа нь одоо итгэлтэй харагдуулахын тулд Google Translate ашиглаж агаад болгар өгнүүдийг мессежэндээ нэмж оруулж биччихсэн. За Линда тэгээд энэ бүх зүйлийг баг бүтэн цагийн ажил хийж байгаа юм шиг хийдэг байсан байх гэж надад бол бодогдсон. Яа гэх юм бол тэр олон профайл
дунд одоо тусгай дүр өгнө. Жишээ нь хэм бол хар тамхи зөөвөрлөдөг нэг хүн байна. Өрсөлдөгч мафийн гаруудыг алдаг нэг хүн байна. Бас хакердаг хүн байна гэлс янз бүрийн лаглаг дүрүүд өгсөн байхгүй юу? За тэгээд тэр дөрүүд нь хурамч профайлын хүмүүс нь бие бинийгээ мэддэг, хоорондоо харьцдаг болгоцсон. Тэгээ бүр яг Линда одоо мафийн олон ангид кино зохиол бичиж байгаа юм шиг л тийм амар юм хийжсэн. За тэгээд энэ олон хурамч хүмүүсийн ганц зорилго нь бол Натаниэлийг бүх талаар нь хянах, удирдах, айлгах зорилготой байсан. За харин энэ үед Натаниэл бол өөрийгөө мафийн гишүүн болчлоо гэд айх биш, бүр баярлцсан явж исэн. За Линдагийн бас нэг зорилгоудын нэг нь бол Натаниэлийг уралдаа зогсоож зөвхөн өөртөө үнэнч байлгах байсан болохоор одоо найз залуудаа нөгөө мафийн гишүүний хурамч профайлаасаа чихнэрээсээ өөр эмэгтэйтэй явуулдаж болохгүй гэсэн даалгавар өгдөг. За тэгсэн чинь Натаниэл бол тэрийг нь юусоо тоогоогүй, найз өхнөө араар нь тавьсаар л байсан. Би тэгээд яг энэ үед энэ нэрийг орчуулж байхдаа Натаниэл одоо боддгүй бахтал гэж бодож исэн. Юу мафийн лаглаг гишүүн тэ найз өхнөө бити ураарч гэх тийм юу өгöd тахтай явах. Даалгавар өгöd тахтай явах дээл гэж бодсон. Тэгсэн чинь Натаниэл бол юусоо тэгж бодоогүй юм бэлээ. За ингээд хэсэг хугацаа өнгөрсөний дараа буюу 2023 оны 5 дугаар сар болж Натаниэл Avon Engineering гэдэг нэг шинэ компанид ороод тэндээ Zoraida буюу Zara гэдэг эмэгтэйтэй танилцаад энэ хоёр бол маш урдан дотносож удалгүй харилцаатай болсон. За энэ удаагийн харилцаа нь бусад харилцаануудаасаа бодох юм бол хамаагүй илүү дотн болж исэн гэж хэлж болно. Тэгээд энэ үед Zara нь 32 настай, Натаниэл 31 настай нас ойролцоо байсан. За тийм байсан ч гэсэн Zara бол гэрэлсэн 2 хүүхэдтэй эмэгтэй байсан. За тэгээд эмэгтэй нөхрийг бол Альберто гэдэг энэ хоёр гэр бүл болоод 10 гаруй жил болсон. 2 хүүхэдтэй, том хүүг нь Adriel буюу 10 настай, баг хүүг нь Diego буюу 7 настай. Ийм гэр бүлтэй эмэгтэй байсан. Тэгээд Альберто бол маш сайн аав, 2 хүүхэдтэй ч гэсэн маш их хайртай. Хүүхдүүд нь Альбертогийн хамаг ам амьдрал нь гэж хэлж болно. Харин Zoraida болохоор өмнө нь 2 удаа өөр хүмүүстэй явуулж исэн. Хоёул хойлонгийн цуг ажилтдаг хүмүүстэйгээ нөхрөө бол хуурж исэн. За Альберто болохоор эхнэрийнхээ уралдуудыг мэддэг байсан ч гэсэн хүүхдүүдийн төлөө гэр бүлийн авч үзтгийг илүүд үздэг байсан болохоор хүүхдүүд минь л одоо надад хамгийн чухал. Харин эхнэр минь хүүхдүүдэд минь сайн ээж л байвал надад бусдад хамаагүй гэж хэлсэн. За тийм ч болохоор Zoraida өөрөө ч гэсэн бараг тоодгүй байсан баг. Тэгээд энэ хоёр бараг тохиролцоонд хүрсэн гэх юм уу, бие биеэсээ салахгүй хүүхдүүдэл 2 өөр газарт амьдруулахгүй бол бараг хинтээ явах нь хамаагүй гэд тохиролцсон байсан юм шиг үлээ. За тэгээд Zoraida Натаниэл хоёрын хоорондын харилцаа явуулж байгаа мессежүүдийг харахаар бие биедээ үнэхээр хайртай болсон юм шиг бичдэг. Тэгэл жишээ нь юм бол Zoraida найзуудаа Натаниэл бол өстой миний хувь тавилангийн хүн, бит хоёр бүр яг Ромео Жулиета гэж ярьдаг. Тэгээ бас энэ хоёр ажлынхаа дундор бие бие рүүгээ романтик захиа хоорондоо бичиж солилцдог. За тэгээ жишээ нь захиандаа болохоор Zoraida чи надад ямар их утга учиртайг ерөөсөө мэддэггүй. Би чамд маш их хайртай. Чамд ямар их хайртайгаа яаж ойлгуулах вэ гэл захиа бичингүүд Натаниэл өдөөс нь яг адилхан тийм утгатай захиа бичдэг байсан. За тэгээд энэ үед Линда бол Натаниэлийг шинэ ажилд ороод өөр нэг хүүхэнтэй хуураад эхэлсэн гэдгийг нь бол шууд мэдсэн. Яагаад гэвэл Натаниэлийн утсанд ирдэг мессежүүдийг шууд уншдаг байсан болохоор Линдагийн бүр уур нь хүрээд боож өгөх гээд дотроо би ийм их юм хийгээд ахад чи яагаад намайг одоо л хуураад байгаа юм бэ гэж бодоод нөгөө мафийн хит хитэн хурамч дүрийнхээ профайлнаас дахин мессеж ицсэн. За тэрэндээ юу гэсэн бэ гэхээр би чиний Zoraida-тай явуулж байгааг чи мэднэ. Хурдан харилцаагаа зогсоо. Бас нэмээд чи найз охиноо л хайрал өөр эмэгтэйчүүдтэй явж болохгүй. Бас найз охинтойгоо одоо их нэртэйгээ илүү их секс хийх хэрэгтэй. Өдөр болгон секс хийж тавиулж явах хэрэгтэй гэж одоо нөгөө мафийнхаа хурамч дүрээс мессеж ицсэн. За тэгээ би бас энэ хэсгийг орчуулж байхдаа бодлоо. За одоо ийм мессеж авсан ямар ч эрүүл хүн бол шууд мафия биш вэ? Энд чинь манай найз охин арт нь байгаа юм биш үү гэж шууд бодно. За тэгсэн чинь Натаниэл ерөөсөө тэгж бодоогүй. Ирсэн мессежийн ч тоогоогүй,
Surrey-дагаа үргэлжлүүлэн харьцаарласан. За тэгсэн чинь Линда шууд Surrey-да руу мессеж бичиж байгаа байхгүй юу. За тэгээд Линда болохоор өөрийн хурамч нэг мафийн профайлнасаа Sarah руу би ганц удаа л хэлнэ. Бидэнд чамайг болон Nathaniel-ийн хамт байгаа зургууд ч байгаа. Хэрвээ чи энэ тухай нөхөртөө мэдгэдгийг хүсэхгүй байвал одоохон харилцаагаа зогсоо гэсэн чинь Surrey-да өөдөөс нь чи хин бэ гэсэн чинь Линда өөдөөс нь би нэг амар лаг мафийн гишүүн байна. Чи Nathaniel-тай уулзгаа зогсоохгүй бол би хүүхдүүдийг чи ална шүү гэж сүртүүлж эхлэхээс Surrey-да өөдөөс нь чи намайг ямар сайн ээж гэдгийг мэдэхгүй байна. Хүүхдүүдийг минь зүгээр таймин орох гэд хэлсэн. За тэгэнгүүт нь Линда ойлгож байгаа хгүй. За энэ хүүхэн рүү чи хэлээд ерөөсөө бүтгэхгүй байна. Ерөөсөө шууд нөхөр болох Альберто руу мессежчэд үзээгээд Альберто руу танаа эхнэр мафийн маш аюултай хүнтэй явуулдаж байгаа. Тэр хүн бол алуурчин. Хэрвээ энэ харилцаа үргэлжилвэл бүх зүйл муугар ирэх болно. Эхнэр чин хүүхдүүдийг чин аюулд оруулж гинэ гэсэн утгатай мессежүүдийг явуулсан. За тэгсэн чинь Альберто болохоор өөдөөс нь би энэ бүх балаа зүйлд оролцмооргүй байна. Намайг болон хүүхдүүдийг минь тайван орхоо гэд мессежчсэн. За тэгсэн чинь Линда нэмээд өөдөөс нь хүүхдүүд болон чамайг алын шүү гэд сүрдүүлсэн мессежүүдийг байнгын явуулаад исэн. За тэгэхээр Альберто өөдөөс нь миний эхнэр юу хийх нь надад хамаагүй. Харин хүүхдүүдийг минь зүгээр тайван орхих гэд хэлсэн. За хэдий ингэж их сүртүүлэг хийсэн ч гэсэн нөгөө хоёрын харилцаа бол үргэлжилсэн. Sarah Nathaniel хоёр ажил дээр хоорондоо харьцдагаараа харин цагаа явуулсаар л байсан. За тэгээ бүр хоорондоо хамт амьдрах хүртэл тухай ярьжсэн. Surrey-да болохоор хоёулаа гэрээсээ оргоод гой шин амьдрал эхлүүлээ. Би хоёр хүүхэдтэй санаа зовж гин. Тэгвэл чиний төлөө бараг тэр хоёрыг орхисон ч чадна гэсэн юм хоорондоо бол бичижсэн. Харин Линда болохоор тэр мессежүүдийг ингээл уншаал байгаа штэ. Тэгээ бүр уур нь үрээд Nathaniel, Surrey-да Альберто гурыг нэг бүр гүрэв чатанд оруулж байгаа заяа. Хэрвээ энэ харилцаа дуусахгүй бол Surrey-да Альберто хоёрын гэр бүл тэр чигээрээ өөхөх болно гэж хүртэл бичсэн. За тэгээ дээрэс нь гараар бичсэн загтлууч гэсэн Альбертогийн шууд нэгийн хайрцагт бол байнгын ирж исэн. Тэгээ нэг захаан дээрээ эхнэрт чинь энэ захааг зориулж гин. Чи ээжийн үргээ өрөөсөө биелүүлж чадсангүй. Хүүгүүд чинь чиний төлөө зовно. Бурхан чамайг болон хүүгүүдийг чинь ивэг гэсэн захааг бол бичиж явуулсан байсан. За тэгээд энэ хэрэгт бол хүүхдүүдийн буруу ерөөсөө байхгүй. Энэ Линда гэдэг хүүхэн яагаад хүүхдүүдийг сүрдүүлээд байгааг би бол ерөөсөө учрыг ойлгохгүй. За тэгээд ийм амар сүрдүүлсэн захаа авсан Альберто бол жоохон ааж эхлээд эргүүлээд захаа бичсэн. За тэр захаанд болохоор чи бол манай эхнэрийн араар тавьсан анхны хүн нь бол биш ээ. Наа чин намайг 2-3 удаа хуурж исэн. Чамтай цуг хол цугтааж явахч бас хүн биш. Дандаа гэр бүлтэй эргэн ирдэг. Тийм болохоор зүгээр бид нарыг тайван орхиод өгөө гэж хэлсэн. За яагаад тэгэж бичсэн бэ гэхээр урд нь нөгөө 2 удаа нөхрөө хуурж исэн гэж хэлжсэн шүү дээ. Тэгээд Surrey-да хичнээн нөхрөө хуурдаг ч гэсэн байнгын гэр бүлээ сонгодог гэх юм одоо гэр бүлээ ч одоо 2 хүүхдээ сонгодог гэсэн болохоор Альберто ийм захаа бичсэн. За тэгээд удалгүй энэ их мессеж дарамт шахалтууд нь Nathaniel дэндүү их санагдаад утгагүй Nathaniel бүр сэтгэл санааны гүн хямралд орж эхэлсэн. За тэгээ бүр paranoid болж эхлээд мафийн гарууд өөрийг нь байнгын хинжин гэж итгээд бодоод өөрийг нь хаана явж байгааг, хинтээ уулзж байгааг бүгднийг мэдж байгаа юм шиг өөрт нь санагдаж эхэлсэн. Бараг одоо солиорхоо шахсан Nathaniel Ring Doorbell гэд хаалганы камерын гэрлийг хар скотчороо хааж наасан. Телевизийнхаа улаан гэрлийг бас хар скотчоор халахалсан. За тэгээд хин нэгэн санамсаргүй ч юм уу те тэр скотч нь аваад хаях юм бол маш их ууралдаг болсон. За тэгээд дээрэс нь тайван байх гэд харт амигт татаж эхэлсэн нь бол өөрийг нь бүр л амар сандрахж исэн. За ингээд хэсэг хугацааны дараа буюу 2023 оны 9-р сарын 14-ний өглөө Nathaniel одоо шинэ мессежүүд ирж эхэлсэн. За тэр нь хэн байсан бэ гэхээр нөгөө мафийн нэг гар чиний иргэнд хооронд нэг тагнуул байгаа. Тэр бидэнд мэдээлэл дамжуулж исэн. Тэр тагнуул нь хэн бэ гэж үү? Энэ бол чиний уулзж байгаа Surrey-да буюу хайртай эмэгтэй чинь гэж хэлсэн. За тэгэнгүүтээ дээрээс нь нэмээд Surrey-да бол мафийн тагнуул чамайг хуурж байгаа, чамайг алах төлөвлөгөөтэй байсан гэд хэлсэн чинь Nathaniel тэрэнд нь бүрэн итгэждэг.
Натанел бодохдоо болохоор энэ ч өстө худлаа надад хайртай гэд миний хамаг мэдээллийг мэдчихээ цаашаа мафийнхандаа хэлээд исэн байж тээ гэд бол шууд бодсон. За тэгээд Линда үргэлжлүүлээд Линда буюу одоо нөгөө мафийн гишүүн чинь үргэлжлүүлээд хэрвээ чи энэ байдлаас амьд гарахыг хүсчээвэл чи Зурайдаг алах ёстой гэж хэлээд нэмээд ганц Зурайдагч биш түүний гэр бүлийг бүхлээр нь алах ёстой гэж хэлсэн. За тэгээд эрүүл ухаантай хүн байсан бол энэ ч үгүй бэли шууд цагтаад одоо ядахны очиж мэдэгдэн дээ ерөөсөө тэгээгүй Натанел бол шууд Альбертогийн гэр бүлийг алахаар шийдсэн. За ингээд хэд хоногийн турш Натанел өөрийгөө нэг мафийн хүнтэй бичиж гин гэж бодоод нөгөө алах төлөвлөгөөгөө бол энэ хоёр гаргаж эхэлсэн. За хоорондоо бичсэн мессежүүд нь гэвэл Зурайдагийн гэрийн байрлал хамгийн тохиромжтой гэрт дайрж орох цаг хажуу айлуудын камерын байршил хизээ гэртээ байх арын талбайн сул цаг хэрхэн ашиглах мөн дараа нь хэрхэн зүхтаах гэх мэтийн зүйлсийг хоорондоо бичиж ярилцж байсан. За тэгээд тэр хурамч мафийн хүн нь гэрт Зурайда 2 хүүхэд Альберто байгаа бүгднийг алах ёстой. Тэгээд хулгай ороод аллах гарсан юм шиг харагдуул гэж хэлсэн. За дээрээс нь нэмээд жил болгон маш олон аллах шийдэгдэлгүй үлддэгэ. Чи ерөөсөө санаа зовох хэрэггүй. Мафийнхан чиний арыг даанаа. Чамайг цагтаа нар ерөөсөө сэжгэлэхгүй гэд хэлсэн. За тэгээд Натанел болохоор эргүүлээ тэр мафийнхаа хүн рүү болохоор шөнийн 3 цагийн үед хашаагаар ороод хойд хаалгыг эвдэж орно. 3 нохоо хөшөглөж унгаана. Дараа нь ээж аавыг нь ална. Дараа нь хүүхдүүдийг нь тэгчээд гэрээг эвдэж нураана. Гэрээс гарсны дараа хувцас шатаагаа дараа нь гар утсаа устгах нь гэж одоо мессеж явуулсан байсан. За ингээд Натанел аллахтаа бэлтгэх гэж Линдаг дагуулад энэ хоёр дэлгүүр ороод заяа аллахтаа бэлтгэх зүйлсээ авсан. За Натанел бол энэ үед Линдаг ингээд зүгээр дагуулад явж байгаа хгүй. Линда тэр үедээ ямар ч тийм асуулт асуудаг юм уу те Натанелээс нөхрөөсөө яагаад тийм их юм аваад байгаа чамд яагаад хар өнгийн хувцс, бэли, гутал, маск хэрэгтэй те юу ч асуугаагүй л энд бол тэгэл нөхрөө дагаал явсан. За тэгээд энэ хоёр дэлгүүр ороод дэлгүүрээс хар өнгийн хувцас, бэли, гутал, маск, шатаах шингэн, хутга ба бусад зэвсэг, хувцс, цүнх эдрийг аваад дахин нэг хар цүнхэнд ийгээд бэлтчихэд машиныхаа арын суудлын дор нуугаад тавьсан. За тэгээ нөгөө мафийн хүн нэмж хідэн зүйл Натанел бол хэлсэн. За тэр нь юу байсан бэ гэхээр хэрвээ гэрт камер байвал устга дараа нь нохоонуудыг нь ал маш хурдан буудаал явах хэрэгтэй. Тэгээ бас гэрийнхнаас нь хинж хамаагүй төрүүлсэрх юм бол бүгднийг нь буудаж алаарай гэж хэлсэн. За энэ хооронд бол Зурайда бол Натанел руу зөндөө мессежчээд яагаад эргүүлж над руу хариу бичихгүй байгаа юм бэ гэд гайхаад байжсэн. За бичсэн мессежэндээ болохоор чи хаана наа, юу болоод байна, янз бүрийн хүмүүс намайг сүрдүүлээд байна. Тоглоод байгаа мó, би зөндөө айж байна. Чи надад хизээж ингэж ханддаггүй байсан. Хариу бичээч. Хэрвээ чи юм уу, чиний найз охин энэ бүхний ард байгаа бол гуй зогсоогооч гэж мессеж бичсэн. За ингээд бол Натанел юу ч хариу хэлээгүй. Өөртөө болохоор ингээд итгэцэн байгаа байхгүй юу. Хэрвээ би энэ Зурайда болон гэр бүлийнхнийг нь алахгүй бол намайг мафийнхан хурж ирээд алнаа гэж бодсон байсан болохоор ерөөсөө хариу бичээгүй. За ингээд 2023 оны 9-р сарын 17-ны шөнө Натанел машина бариад Зурайдагийн гэрлөө бол явсан. За хажуугийн суудалд Линдагаа суулгаад явж исэн. За тэр үед бол Линда шөнийн 3 цаг болж байгаа чинь яагаад Зурайдагийн гэрлөө яваад байгаа юм бэ гэж яагаад ерөөсөө асуугаагүй бол мэдэхгүй. За дараа нь Натанел машинаасаа нөгөө хамаг аллагт хэрэг болох зүйлтэй цүнхээ аваад гэрт арын хаалгыг эвдэж орсон. За энэ үед гэрийнхэн бол бүгдээрээ унтчихсан. Хамгийн ихэнд ороод нэг нохоо нь одоо Натанел руу дайрахад Натанел шууд буудаж унгаагаад дээшээ гарч явах орон Альберто гэрт буун дуун гарсныг сонсоод сэрээд хөвгүүдийнхаа өрөөрөө гүйж явахдаа Натанел баригдаж буудуулж нас орсон. За дараа нь Натанел Зурайда болон 2 хүүхэдтэй байгаа өрөөрөө очиж хаалгыг онгойлгох гэхэд хаалга цаанаасаа төгчсөн байсан болохоор ерөөсөө эхлээд орч чадахгүй байсан. За тэгэнгүүт нь Натанел орох гээд ингээд мөрөөрөө 2-3 удаа
мөрөхөд Зурайда цаанаас нь энэ өрөөнд 2 жоохон хүүхдүүд байгаа. Гуй, битгий буудаач ээ, битгий бидрийг алаач ээ гэд уйлаад гуйж исэн. За энэ үед бол Зурайда хаалганы цаана өөрийнх нь таньдаг Наthaniel байгаа гэж бүр санаанд нь жороогүй бах. Харин нөгөө одоо мафийн хүмүүс нь нэрээд өөрийг нь алхаж байгаа юм биш үсттэй гэж бодсон ч биш магадгүй. За ингээд Nathaniel хэд удаа хаалгыг онгойлох гэд бүтлгүүтэд дараа нь хаалганы төгчөөр нэг удаа буудсан чинь цаана байгаа Zuraidaгийн биеийг болгонсон. Тэгээд Zuraida бол тэр дороо нас орсон. За тэгээд дараа нь бол мэдээж энэ үед хүүхдүүд нь би бол бодохдоо сэрцэн байсан байх гэж бодож байна. Гэрт тийм амар дуу шугаан гараад ахад унтж ийн гэж байхгүй бах. За тэгээд дараа Nathaniel 7-тай 10-тай 2 жоохон хүүхдүүдийг толгоор нь 2 удаа тус буудаж 2 хүүхэд бол нас орсон. За 2 хүү унтж байхдаа буудуулсан уу эсвэл хүнжил дотроо айгаад байж байхдаа буудуулсан нь бол тодорхойгүй. Ямар ч л байсан цагтаа нар бол олоход орон дотроо байхад нь бол олсон. За дараа Nathaniel том өрөөнд байсан хэд хэдэн тавилгыг нураачаад ханан дээр нь FU гэж бичээд машинаа суугаад яваад өгсөн. За тэгээд энэ үед Линда бол машин дотор сууж л байсан. Тэр их бөөндөө гараад ахад одоо юу ч тоохгүй машин дотроо сууж л байсан. Дээрээс нь нэг зүйлийг хэлхээ мартцсан маань гэрт бол 3 нохоо байсан. Зарим вебсайт дээр болохоор Nathaniel гэрт ороод эхний нохоог бол шууд буудаж унгаасан гэсэн. Зарим дээр нь болохоор эхний 3 нохоо шууд дайрж ирэхэд гурвуулангийн буудаж алсан гэсэн бол нөгөө сайт дээр болохоор эхлээд нэг нохоог нь буудаж унгаачаад дараа нь гэр бүлийн бүх гишүүдийг алсныхан дараа үлдсэн 2 нохоог өөрөө бүр хайж явж байгаад буудаж алсан гэсэн мэдээлэлээ. Тэгтээ яг аль нь үний юм бол мэдэхгүй байна. За ингээд Zurayda болон Alberto хоёрын найз нөхөд хамаатан сад нь энэ хоёртой ингээд холбогдох гээд юусоо болохгүй болохоор нь шууд цагдаа руу залгаж зүгээр нь үгүй гэдгийг нь шалгаад өгөөч гэж гуйсан. За тэгээ цагдаа нар гэрт орж ирэхэд бол гэрээр дүрэн цус болсон маш аимшигтай дүр зураг өгцөө. За энэ үед Линда Nathaniel руу нөгөө мафийн гарынхаа профайлаас яаж нотлох баримтуудаа устгах вэ гэж зааж өгсөн мессежүүдийг бол явуулсаар л байсан. За харин цагдаа нарын хувьд бол энэ хэрэг үнэхээр ойлгомжгүй байсан. Яасан гэхээр одоо хин ингэж энэ гэр бүлийг бүхэл бүтнээр нь ингэж алсан бэ? Яг ямар зорилгоор алсан бэ гэдгийг олохын тулд одоо Zuraidaгийн ажлын газар руу очиод ажилтнуудаас нь асуухад ажилтнууд нь Zurayda болон Nathaniel хоёр явуулж ирснийг нь хэлснээр цагдаа нар Nathaniel-ийг шалгаж эхэлдэг. За цагдаа нар Nathaniel-ээс Zirad юу болсныг мэдхүү гэж асуухад мэдсэн, би зурагтнаас сонссон гэж хэлсэн чинь цагдаа нар чи юу ямар харьцаатай байсан бэ гэж асуухад Nathaniel бол шууд үннээ хэлж бит хоёр явуулдаг байсан. Тэгтээ манай эхнэр буюу одоо манай найз охин энэний талаар ерөөсөө юу ч мэдэхгүй байгаа шүү. Та нар өстөө манай эхнэрт битээ тийм хэлээрэ гэж цагдаа нарт хэлсэн. За би тэгээд энэ Zuraidaгийн нэрийг Haya Zera гэдэг очорн дуудаад явж байгаа шүү. Энэ хоёр бол нэг хүн. За цагдаа нар Nathaniel-д ерөөсөө итгээгүй. Энэ угаасаа ямар нэгэн байдлаар энэ нэрхтэй холбоотой байгаа даа гэд хэд хоног чимээгүй мөрдөхөр шидэд мөрдсөн чинь маргааш Nathaniel нэг машинаас өөр нэг машин руу зөндөө буунуулагч байхыг нь хараад дараагийн өдөр нь Nathaniel-ийг нэг дэлгүүрийн уурт зогсож байхад нь барьж авч агаад дахин Zuraidaгийн яллагын талаар асуугаад Nathaniel болохоор өдөөс нь би ерөөсөө юу ч мэдэхгүй, хэн алсныг нь мэдэхгүй гэж хэлсэн. Шууд Булгари мафийн алсан баха. Яг тэр эмэгтэл буруутай гэдээ одоо юу яриад байгааг нь мэддэхгүй нэг сонир мафийн талаар л цагдаа нарт яриадсан. За тэгэхэд цагдаа нарт угаасаа яг баривчилж авах нотлох баримт байхгүй байсан болохоор Nathaniel-ийг явуулаад харин оронд нь Линдагийн гэрт нь очиод мэдүүлэг авахд Линда бүр одоо юу ч мэдэхгүй хүн шиг жүжиглсэн. За цагдаа нар ч гэсэн тэрэнд нь итгэждэг. За ингээд аллаг гарснаас 2 өнөө 3 хоногийн дараа Nathaniel яг баригдаж шоронд орох юм шиг мэдрэмж өөртөө төрөөд өөртөө өмгөөлөгч аваад дараа нь ээжтэйгээ нэг дэлгүүрийн машины зогсоол дээр уулзж агаад ээжтэй бол хамаг үнэнээ хэлсэн. За тэр нь болохоор би гэр бүлийн 4 гишүүдийг алсан, дээрээс нь нэмээд 3 нохоо алсан. Тэгээ би одоо цагдаа нараас цухтаах хэрэгтэй байна гэж хэлээд Линдаг дагуулад энэ хоёр бол цухтаасан.
За тэгсэн чинь цагдаа нар бол Линда аюулд орчлоо. Натаниэл яг Линдаг алчин маш хурдан энэ хоёрын байгаа газрыг олох хэрэгтэйгээд CCTV-гээр хайж агаад Walmart гэдэг нэг дэлгүүрээс энэ хоёр худалдаа хийчихэд гарч байгаа бичлэгийг нь олоод араас нь хайж явж агаад одоо Натаниэлийг хурдны зам дээр машин барьж ахт нь олсон. За тэгээ цагдаа нар бол Натаниэлийн араас нь хөөж эхэлсэн. За тэгээ бүр яг Fast and Furious гэдэг кино байдаг шүү дээ. Яг тэрэн дээр гардаг шиг энэ хоёр бол хурдны зам дээр маш хурдтай хөөцөлдөж эхэлсэн. За тэгээ цагдаа нар хоорондоо радиогоор ярихдаа Натаниэл аллах хийсэн с ижигтэй. Харин Линда болохоор гэмгүй хохирогч шүү. Линдаг яаж ч байсан хамгаалах хэрэгтэй шүү гэд хоорондоо л ярьжсэн. За тэгсэн чинь үнэн эрэхтэй Линда бол хамаг хэргийн эзэн нь байсан. За ингээд хэсэг хугацааны дараа буюу одоо нэг 10-20 минутын дараа Натаниэл хурдтай явснаас болсон уу? Эсвэл цагтаад баригдаад шорон явна гэд айсан уу? Ямар ч л байсан урд байсан машинтайгаа мөргөлдөөд хажуудаа байсан хаалт мөргөж Натаниэлийн машин бол шатаж эхэлсэн. За тэгэнгүүт нь цагтаа нар маш хурдан шатаж байгаа машин руу очиод Линда Натаниэл хоёрыг гаргаж авах гэсэн чинь энэ хоёр бол аль хэзээ өгцөн байсан. За Натаниэл гар бууга барьж агаад Линдаг буудаад дараа нь бууга эргүүлж харуулад өөрийгөө буудаж алдсан байсан. Тэгээд энэс харахад бол Натаниэл өөрийгөө буудаж алсныхаа дараа нь машиныхаа хяналтыг алдаж уртаа байгаа машиныг мөргөж хажуудлынхаа хаалтыг мөргсөн гэж үзсэн. За тэгээд хэрэг гарсны дараа Линдагийн найзууд болон зурагт, ТV, радио бүгдээрээ Линдаг одоо хохирогч гэж итгэжсэн чинь хэдэн сарын дараа мөрдөн байцаалт явуулж агаад Линдагийн утаснаас бол Линда хамаг энэ хэргийн мастермайнд нээсэн байна гэж болж мэдсэн. За тэгээд цагдаа нар мөрдөн байцаа шалгаж агаад за энэ олон профайл, энэ олон дөрүүд яг нэг хүнээс ирсэн байна гэд сайн хайгаад мөрдөөд үзсэн чинь тэр одоо IP, хаяг, ID бүгдээрээ Линдагийн компьютер Wi-Fi-наас ирсэн байсныг бол олж мэдсэн. За тэгээд энэ нэмэгтээ бүр 2021 оноос хойш Натаниэлийг ингэж catfish хийжсэн нь бол мэдэгдсэн. Бүр хаасан Reddit-д бүр уулзахаас өмнө ингээд маш олон профайл үүсгээд нөхрөөгөө бол ингээд catfish хийжсэн. За тэгээд мэдээж энэ зүйлийг сонссон Линдагийн хүүхдүүд, найз нөхөд одоо цуг ажилтдаг хүмүүс нь бол бүгдээрээ шоконд орсон гэж хэлж болно. Яагаад гэх юм бол бүгдээрээ Линдагийн талаар хэлэхдээ айгүй тийм ам сайтай байдаг. Линда бол үнэхээр сайн, үнэхээр ажилдаа сайн байдаг. Ерөөсөө ийм зүйл хийсэн гэхэд нь итгэхгүй байна гэж хэлсэн ч хүмүүс байд юм бэлээ. За тэгээд энэ хэргийн хоёр гол сэжигт нь ингээд нас орсон өгсөн болохоор энэ хэрэг бол угаасаа ямар ч шүүх хурал энтер болоогүй. За тэгээд миний энэ хэргийн тал дээр олж мэдсэн мэдээлэл гэвэл ингээд дуусж байна. За өөрийнхөө хувьд юу гэж бодож байгаагаа хэлэх юм бол мэдээж энэ хэргийн хохирогчт нь гэх юм бол Альберто болон хоёр хүүхэд нь Азуреда ч гэсэн хохирогч нь. Тэгтээ би юу гэж бодож байгаа вэ гэхээр хэрвээ чи ингээд нэг хүнтэй явуултаад тэр хүн чинь чи над хүнээсээ салахгүй бол би танаа гэр бүл болон хоёр хүүхдийн чинь бүгднийг ингээд алнаа гэж сүрдүүлээд байхад ямар ч эрүүл хүн бол шууд нэг бол цагтаад мэдэгдэн, нэг бол тэр хүнээс одоо шууд сална л гэж бодож гин. Сүрэда ягаа салаагүй мэдгүй. Натаниэлд бүр тийм л амар хайртай болцсон байсан болов. За Линдагийн хувьд гэх юм бол одоо угаасаа яг эргүү толгойдоо юмтай хүүхэн байсан. Зүгээр л ингээл те нөхөр нь одоо бүр нөхөр нь ч биш энэ хоёр гэрлэг байсан шүү дээ. Найз залуу нь. За сүт залуу нь ингээд өөрийг нь хэдэн хүнтэй хуураад явж ах чинь зүгээр л сайхан те хамаг офцын эрэхтэн гаргаад хайцсан. Зайлзайлгээ сууж ах хэвчээсэн байхгүй юу. За тэгээд ямар ч л байсан энэ дугаараа хөөрхий Альберто болон хоёр хүү болон Сүредагийн талаар жоохон ч гэсэн ярьж дуусгая. За Альберто болохоор хоёр үдээ маш их хайртай хоёр хүн гэх юм бол өөрийнх нь хувьд нь амьдрал нь нэсэн хоёр хүү 10 настай 7 настай хоёр хүүхэд бол өстой бүр ангийнхан болон ангийнхан багш нар нь бүгдээрээ хинч харсан дандаа инээж идэг дандаа хүмүүст гоё нэрэг өгдөг тийм хоёр хүү байсан гэж
ярьсан. Зурэда болохоор бас 2 хүүдээ айгуу тийм сайн ээж нээсэн гэж найз нөхөд хамаатан садан ярьсан бэлээ. За тэгээд энэ 7 оныхоо дугаарыг энэ дүрээд дуусгая. Дараа 7 оныхоо дугаар хүртэл түр баяртай. Би нэр амар их за тэгээд гिचлэх юм. За тэгээ яах вэ? За тэгээ баяртай. 좀 더 재생 줘